TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Хэдэн жилийн өмнө болсон явлаа л да. Манайх охинтой айл. Охин маань дөнгөжил аваад 4 сартаа болж байлаа. Хүүхэд бага байсан болохоор дахиад жирэмслэх төлөвлөгөөч байсангүй. Харин жирэмсэн болсон гэдгээ мэдээд жаахан тэнэгэлцсэн шүү. Том хүүхэд маань дөнгөжил хүлд орж байдаг гэж л хамгийн ихэнд толгоонд орж ирээдсэн. Гэхдээ нөхөртөөгөө ярилцаад жаахан тайвширсны дараа ер нь төрөх хугацаагаа бодоод хүлээгээд догдолж эхэлсэн. Тэр нэг айхтар өдрийг хүртэл бүх юм хэвийн эрүүл саруул сайхан л байлаа. Гэхдээ нэг өдөр гинт доошоо цус алдаад хөвлий гэр минь хүчтэй өвдөж эхэлсэн. Сайн байцгаана уу? Найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр маань өнөөдрийн дугаараа эхэлж байна. Би Жимсэвэн өнөөдөр эмэгтэйчүүдийн эмч Дэлгэрмаа маань бид нартай ярилцахаар манай студид ирсэн байгаа. Сайн уу Дэлгэрмаа? Сайн байцгаана уу? Сонсогчдоо энэ өдрийн мэдээг хүргье. Сайн байцгаана уу Жимсэ гэрлээ. Сайн байна уу? Сайн уу. Нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа. Тэгээд өнөөдрийн сэдв сонирхолтой гэхээсээ илүү маш их хэрэгтэй асуудал хүндсэн сэдв байна. Бидэнд өөр тохиолдсон асуудлаа хуваалцсан маргадын ярианаас та нар маань гадарлсан байх. Бид өнөөдөр үр зулбалтын талаар ярих гэж байна. Тэгээд эмэгтэйчүүдийн хувьд нэлээд чухал бас эмзэг сэдв байгаа даа. Тийш үү те. Тэгээд энэ нэвтрүүлгийг сонсож байгаа таны хувьд хэдийгээр үр зулбуулж байгаагүй ч гэсэндээ хизээ нэгэн цагт магадгүй ийм асуудалтай тулгарвал одоо тулгарч болох юм те. Тэгээд бас хин нэгэн тусламж хэрэг гарах үед нь бас та туслах мэдээллийг бас нэвтрүүлгээр дамжин авах боломжтой. Яагаад гэхээр хүмүүр яриад байдгүй чухал сэдвийн нэг байгаа. Магадгүй энэ сэдвийн талаар ярихаар хин нэгний зураг сэтгэл нь маш ихээр өвдөж бас эмзэглэж хэцүү байдалд ордог гэж магадгүй шүү дээ тийм. Тэгэлгүй яг мэдээж эн чинь хэцүү шүү дээ. Зарим хүмүүс нөгөө нэг юм буруутгал ичхүүртэй юм байдлыг мэдрээд хэцүү санагдаад түүнийг ингээ бусдад тухайлцаж чаддгүй. Гэхдээ ойр дотныхонтойгоо ярилцаад хийсэн дээр гэж бодож байна. Тэгэхээр хамтдаа аяг цай хийж аваад 50 ярилцъя. Яг үнэ сайхан санаа байна. Эмчээ нөө үр зулбалт түгээмэл тохиолдгоо гэж та хэлсэн шүү дээ. Та бидэнд тайлбарлаад өгөөч яг юунаас болоод яагаад ийм байдал түгээмэл байгаад байна? Тэгэхээр жирэмсний 27 хоногоос өмнө жирэмслэлт өөрөө дуусахыг зулбалт гэдэг. Жирэмсний эхний 6-7 хоногт зулбах өндөр эрсдэлтэй байдаг. Нийт жирэмслэлтийн 15 орчим хувь нь энэ зүйл илүү тохиолддог. Тэгэхээр энэ бараг 5 хүн тутмын нэг нь гэсэн үг л дээ. Цаашлаад жирэмслэлтийн сар дээшлэх тусам эрсдэл нь бол буурдаг. Гэхдээ нас ахих тусам жирэмслэлт эрсдэлтэй тулгарх нь их болдог. Тэгэхээр 45-аас дээш насны эмэгтэйд 50 орчим хувийн магадлал буюу 2 жирэмслэлт тутмын нэг нь 27 хоногт болохоос өмнө үр зулбдаг гэж үздэг. Энэ та харамтыг сонсоход үнэхээр итгэмээргүй их байд юм биш үү? Яг энэ судалгаагаар харахаар олон эмэгтэйчүүд яг энэ зовлонг туулаад явдаг юм байна шүү дээ. Тэгэхээр хамгийн түгээмэл шалтгаан нь бол ургийн хоромсоом эсвэл генд нь ямар нэгэн зүйл буруу байгаагаас болдог гэсэн үг. Тэгэхээр хоромсоом нь ээж аваасаа авдаг эсийн доторх бичил хэсгийг нь хилээд байгаа. Тэгэхээр тэндээс үүрх өвөрл цаашлаад уурга бий болж эхэлдэг. Тэр хоромсоомууд чинь л царай зүс зан чанарын хувьд аав ээжийнхээ хинтээ
адилхан болохыг шийддэг гол зүйл нь гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр хүүхдийн эс нэг бүрт энэ хоромсом хуулбарлагдсан очдог гэсэн үг юм. Хэрвээ хоромсомд гажиг үүсвэл хүүхэд зөв хэлбэржиж чадахгүй өсөлтөн зогсож ураг зулбах шалтгаан болдог. Заримдаа өвчлөл эмийн хэрэглээ магадгүй нөгөө радио долгионы хордлого гинтийн айдас зэргээс болж ураг ихийн хөвлөд ахта хөгжлөн зогсож зулбах нь бас байдаг. Тийм байна тий. Тэгээд би бас ингэж бодоод идэм аа нэг жирэмсэн байх хугацаанд дасгал хийх, эсвэл гэр орныхаа ажлыг хийх, мөн бэлгийн харилцаанд ороход үр зулбдаг. Тэгээд өсөлт зогсоход хүрдгээ гэсэн нэг цуу ярианууд агаад идэв штэ. Одоо энэ үнэн болов надад бол худлаа санагдаад идэв. Яг зөв чиний зөв. Тэгэхээр энэ тайлбарууд үндэслэлтэй биш л те. Жирэмслэлтийн хожуу үед ихсэн асуудал үүсээгүй бол бэлгийн харилцааг жирэмсэн байх үед хоригддог. Тэгэхээр ажиллаж байгаа газар чинь аюултай биш л бол гэрээсээ хол ажиллах зүгээр л те. Харин тасгал бол хэтрүүлж болохгүй. Эмчийн зөвлснөөр зөвхөн нөгөө тасгалыг хийж болно. Тийм байна. Сонсогч эмэгтэй та найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийн дугаарыг сонсож байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгээр бид дэлгэрмаа эмчтэй ураг амьгүй болж өсөлт зогсох болон үр зулбалтын талаар ярилцаж байна. За ер нь бол бие эрүүл байх нь өөрөө ургийн өсөлт зогсохоос зайлсхийх хамгийн сайн арга зам юм байна. Эрүүл хооллож, хангалттай сайн ам орж, бие биетраа чирэгжүүлж байх. Одоо эмэгтэй хүнээс хамгийн чухал зүйл одоо шаардж байгаа гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр тамхи арих одоо мансуурлах процесс хол байх хэрэгтэй. Эмийн эмчилгээ авах хэрэгтэй бол эмчтэйгээ заавал зөвлөлдөх хэрэгтэй шүү. Тэгэхээр фолийн хүчил, йод гэх мэт те хүүхдийн өсөлт хөгжилд юу хэрэгтэй görхийн эмчнүүд хилээд өгдөг шүү дээ. Жирэмслэл зогсож одоо магадгүй эсвэл нөгөө ураг өсөлтгүй болох гэж байгаа эрт үеийн нөгөө шинж тэмдгүүд эдэн штэ. Яг энэ талаар та хуваалцаж өгөөч. Тэгэхээр зарим ураг зулбаж байгаа нь мэдэгддэггүй. Зүгээр л одоо нөгөө сарын тэмдэг ирж байгаа юм шиг байдаг бол зарим нь бол харин үгүй. Харин тээлтийн хугацаа их байх тусам зулбалт их тодорхой шинж тэмдэг өгдөг гэсэн үг. Тухайлбал одоо базалж өвдөх, нуруугаар өвдөх гэх мэт одоо тийм шинж тэмдгүүд илэрдэг. Тэгээд маргадын түрүүн ярьсан шиг те цус алтхан ч гэсэн янз бүр байдаг. Мэдэгдэхүйц хэмжээний бүлгэнсэн одоо тийм идэрхэг илүү их ингээд цус гардаг. Тэгэхээр нөгөө имлэгийн анхан шатны тусламжийг тэгвэл яг энэ үед яаж үзүүлэх ёстой вэ? Тэгэхээр хамгийн түрүүнд хийх зүйл бол мэрэгжлийн эмч эмнэлэгт илүү нөгөө хандаж анхан шатны тусламж авах хэрэгтэй л дээ. Одоо цаг алдах тусам бид нэр эрсдлийг улам илүү одоо нэмэгдүүлдэг гэсэн үг. Бүр илүү аюултай болно. Тэгэхээр цусыг тогтоох те цаашлаа бүр хэр их хэмжээний цус алдснаас шалтгаалаад цус сэлбэгч ийм шаардлага гардаг гэсэн үг. Тэгэхээр ухаан балартах, халуурах, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл маш хурдан арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхээр цаг алдахгүй байх нь хамгаас чухал. Тэгээд эмэгтэйчүүд маань те савны гадуурх жирэмслэлт, умаа хөөцөнд эд бөөгнөрөх эсвэл өрөвсөл халдвар өндөртэй байж магадгүй. Тэгвэл заавал эмчилгээ авах хэрэгтэй шүү. Арцгийн доод хэсгээр нэг талдаа өвдөж байвал маш хурдан эмчид үзүүлэх хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр савны гадуурх жирэмслэлт энэ байж магадгүй. Тэгэхээр баруун зүүн талаар альч талаар өвдөж болно. Тийм ээ те. Эмчид нүүн савны гадуурх жирэмслэлт гэж юу нэг юу вэ? Хүмүүс айгу би савны гадуур жирэмслэлтлээ тэгээд зулбчлаа гэж аяг ярьдэн ш те. За энэ талаар сонсогчдоо энгийнээр тайлбарлахыг хичээе. Эктопик энэ үг нь газаргүй гэсэн утгатай үг. Хэрвээ маш жижиг үр хөврөл умаан дотор талд зүү газараа байрлахгүй бол савны гадуурх жирэмслэлт болдог. Үр хөврөл умаан гадна талд жишээлбэл одоо өндгөн эсийг умаар өхөрөгдөг сууг гэх мэтчлэн умаад биш өөр газарт холбогдож өсөж эхэлвэл зөв өсөж чадахгүй гэсэн үг. Тэгээд томорхоор хагарч дотуур цус алдалт энэ үүсгдэг. Тэгээ заавал эмнэлгийн яаралтай тусламж энэ үед авах хэрэгтэй. Тийм байна. Тэгээд цаашлаад ер нь нөгөө нэг жирэмсэн ээж хүүхдээ одоо өсөлтгүй болж байгаагаа
хэрвээ мэдж байгаа бол яг энийг ямар шинжилгээгээр илрүүлдэг вэ? Хүүхд төсөлтгүй болсныг. Цусны шинжилгээгээр болон эхогоор мэдэж болно. Тэгээд эхогоор үр хөврөл зөв газараа байрлсан эсэх, жирэмслэлт хэвэн байгаа эсхийг мэдэж болно. Жирэмслэлтийн эрт үе буюу ураг жижиг байгаа үед цусны шинжилгээгээр даавар өссөн байна уу үгүй юу гэдгээс тодорхойлж оншилдог л доо. Тэгэхээр мөн цусны бүлэг болон эсрэг биетийг шинжилж авна. Тэгээд хэрвээ сөрөг цусны бүлэгтээ жирэмслэлтийн үедээ цус алдаж байвал анти Д авах хэрэгтэй. Энэ бүгдийг одоо тайлбарлах нөгөө боломжгүй л дээ. Хамгийн чухал сэрэмжлүүлэх зүйл маань хэрвээ та резус сөрөг цусны бүлэгтэй бол эмчтэйгээ энэ талаар заавал ярилцах хэрэгтэй шүү. Тэгээд яадаг гэсэн үг вэ? Одоо бүх зүйлийг тодорхой болгоход мэдээж их цаг хугацаа орно л гэсэн үг. Давтан шинжилгээ хийх нь, эмчилгээ хийн, умаан сувагт бөглөрсөн цусыг цэвэрлэх одоо мессажлбар зэргээр асуудлыг шийдэхийг л хичээнэ л дээ. Тэгээд эрсдэлч байна. Уг нь эмэгтэй хүний бие өөрөө эдийг гаргаж цэвэрлдэг байхгүй юу? Тэгэхээр одоо хагалгаа гэдгийг тайлбарлаад өгвөл ямар хагалгаа юм гэсэн үг? Ихэнхдээ нөгөө хагалгаа хийхдээ мэдээ алдуулах ч юм уу эсвэл унтуулахтай хийн. Тэгээд умаа хүзүүг нээгээд умааг нь цэвэрлээд эдийг нь авна гэсэн үг. Тэгээд тухайн эдийг нь мэдээж лабораторид шинжилүүлнэ. Тэгээд хагалгааны дараа бол мэдээж нэх юм удаан имлэгт байгаад ахгүйгээр гарч олно л доо. Тэгээд 7 хоног орчим эсвэл түүнээс илүү их хоногор нөгөө цус алдаад гараад авах юм бол шууд эмчтэй буцааж ингээ хандаад эмчлүүлэх хэрэгтэй гэсэн үг. Тэгвэл ингээд дараа нь ер нь дахиж жирэмсэн болох уу? Энэ ер нь эрсдэл дагуулах уу, яах вэ? Дараагийн биений юм ирэх хүртэл хүлээх хэрэгтэй. Бие махбод маань дахин сэргэх хугацаа одоо олгох ёстой гэсэн үг л дээ. Тэгээд биений юм ирснээс 2-7 хоногийн дараа жирэмслэх боломжтой болно. Гэхдээ бас ургийн өсвөл зогсны дараа сэтгэл хямрал байдаг учраас мэдээж энэ даван гарахад хугацаа их шаардна гэсэн үг. Тэгвэл эм чи одоо нөгөө нэгээс олон удаа дараалаад одоо өсөлтгүй жирэмсэлт болчлоо шүү дээ. Тэгвэл одоо яана гэсэн үг вэ? Хэрвээ нөгөө нэг энэ зүйлээ ингээд дахин те ингээд дараалал ингээд тохиолдоод байгаа бол мэдээж нарийн шинжилгээ хийлгээд умаа болон цусан тийм оншилгоо хийлгэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн маань хувьд маш чухал одоо мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд хэсэг хугацааны дараа эргээд ярилцъя. Тулшгүй ангал биднийг тусгаарлаж давшгүй өндөр уулхонд үлсэн төлдөм мохордон тэнгэрөө чиртэн нэрихтэн шүнжин дуудна таны харинрэл харахыг нэвтлэн сэтгэлийн сүдрийг зүүсэн орж дажлаа дуусган төгсгөлийг битсэн Есүс Христ амьд найдвар минь имагуушул хязгааргүй нэг хүслийг хэн төсөөлж чадах вэ? Ямар зүрх алгах вэ? Уюудын бурхан сурч авлан гахайч миний ичгүүр гэмиг үрсэн намайг училсныг заgal мэзарлаж хадин ханамайг дуудсан дул гайхамшиг даврагч би мөхөд таних Есүс Христ амьд найдвар минь Халелуя намайг чөлөөсний магт
Халелуя Үхэл намайг атгахгүй Гавгийн жигтатассан Таны нэрээр даврал би Есүс Христ амьд найдвар минь Халелуя намайг чөлөөсний магтий Халелуя Үхэл намайг атгахгүй Гавгийн жигтатассан Таны нэрээр даврал би Есүс Христ амьд найдвар минь Амлан батасан тэр өглөө ирэхэд Бошлогцсон бидэн амьсгалан босч Арслангийн архираа энергиг сэргэж Бидний бошнод захирахгүй зарлаа Амлан батасан тэр өглөө ирэхэд Бошлогцсон бидэн амьсгалан босч Арслангийн архираа энергиг сэргэж Бидний бошнод захирахгүй зарлаа Есүс та ялан дисэн Халелуя намайг чөлөөсний магтий Халелуя Үхэл намайг атгахгүй Гавгийн жигтатассан Таны нэрээр даврал би Есүс Христ амьд найдвар минь Халелуя намайг чөлөөсний магтий Халелуя Үхэл намайг атгахгүй Гавгийн жигтатассан Таны нэрээр даврал би Есүс Христ амьд найдвар минь Есүс Христ амьд найдвар минь Бурхан та амьд найдвар юу Имлэг явахын өмнө би засах газар ортол маш их цус алдсан байсан. Бүр цэлцэгнүүр шиг юм гарчихсан. Ураг маань зулбаад гарчихсан л гэсэн үг. Имлэг рүү шууд явсан. Эмч нар ихэс бүрэн хавхарсан эсхийг шалгаад дахин цус алдахгүй тулд хөвлөдөө илэг хийх аргыг надад зааж өгсөн. Тэгээд имлэгээс гараад гэртээ хараад сэтгэл санаа маань үнэхээр хүнд байлаа. Яг тэр үед Бурхан надад өөрийнхөө үгийг сануулах шиг санагдсан. Тэр үг бол дуулал 139 дугаар бүлгийн 13. Учир нь та гэдэс дотрыг минь хэлбэржүүлж эхийн минь хөвлөд намайг бүрдүүлжээ. Би аимшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул танд талархал өргөнө. Таны өвс гайхалтай бөгөөд сэтгэл минь сайн мэднэ. Намайг нууц дотор бүрэлдэж газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч ясмын танаас нууцлагдаагүй. Төрхөө олоогүй хөврөл байхад минь таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүд болоогүй байхад бүгд намтд нь бичигдсэн байжээ. Хүүхэд маань ч гэсэн бүрэн бүтэн төрөхгүй гэдгийг Бурхан мэдэж байж гэдэг бодол. Бурхан сануулсан энэ үгийг уншаад арай жоохон тайвшраад бүх зүйлийг мэдчихсэн Бурхан мөнхийн улсад тэр бяцхан үртэйгээ уулзандаа гэдэг итгэл найдар надад бий болсон. Одоо би хүүхдүүдээ өсгөж том болохыг харахтаа Бурхан тэднийг минь ч гэсэн мэдэж байгаа гэдэгт би бат итгэдэг. Бурхан хүн бүр хизээ хаана яаж төрхийг, ямар царай зэстэй байхыг, бүр яаж алдаж онож амьдрахыг ч гэсэн мэдэж байгаа. Учир нь тэр бидэнд хайртай. Библиэлд Давид хаан хүүхдээ алдчихад тэр над руу ирж чадахгүй ч
би түүн рүү очих болно гэж хэлсэн байдаг. Энэ бол 2 дугаар Самуэлийн 2:23 миний дуртай үг. Тэр явдлаас хойш нэлээд хэдэн жилийн дараа би дахиад жирэмсэлж хүүтэй болсон. Тэгсэн манай дүү бас л өсөлтгүй жирэмсэн болсон гэсэн сэтгэл санаа нь ямар байгааг би тав тодорхой ойлгож ирсэн болохоор дүү маань ярихаараа уйлаад исэн учраас тэрч аргадаж бас л энэ үг бодогдож би тайвшруулсан да. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийг сонсож байгаа танд маш их баярлалаа. Тэгээд хизээ нэгэн цагт та маргач шиг ийм нөхцөл байдалд орсон байж магадгүй. Тэгээд хүүхдтэй болохыг хүсэн хүлээж байсан ч нөө одоо болох боломжгүй байх те. Энэ бол их шаналлыг дагуулдаг. Гэхдээ танд хэлэх зүйл байна. Бурханд итгээрэй, найдаарай. Тэрийн дэлхий дээр амь амийг бүтээсэн. Бидний нөхцөл байдал уй гашууг бурхан мэдж байгаа. Тэгээд Бурхны бүтээсэн бүтээлийн дотроос хүн хамгийн онцгой гэж бурхан бас хэлсэн байдаг. Тэгээ бурхан хүнийг бүтээчээд нэн сайхан байлаа гэж бас Библиэлд хэлсэн байдаг шүү дээ. Ер нь бол угтаа бурхан бидэнд яг амь амьдралыг бэлэг болгон өгсөн. Тэгээд бурхан энэ амьдралыг сайн сайхан гэсэн л бол одоо тийм гэсэн үг, сайн сайхан л гэсэн үг. Гэтэ бодит байдал бол амьдрал дээр хэцүү байдгийг одоо маргах зүйл байхгүй тий. Гэхдээ бурхан одоо түүний үгийг дагвал одоо амьдрахад амархан болно. Тэгээд бурхан таныг сайхан үедэж одоо хүнд хэцүү үедэж үргэлж харж байдаг шүү гэдгийг бас санаж байх нь бас зүйтэй болов. Амьдрал хизээ эхэлдэг вэ гэд хэрвээ хин нэгэн хүн асуувал хүмүүс эхээс дөнгөж төрөөд мэдлээд эхэлдэг гэж хэлэх бах тийм магадгүй. Гэхдээ хүүхэд ихэн хөвлөд бий болж эхэлсэн цагаас л хүүхэд амьд оршигч нэгэн болж эхэлж байгаа гэсэн үг. Тэр цагаас л бурхан одоо ихэн хөвлөд байгаа хүүхдэд анхаарч санаа тавьж халамжилдаг шүү дээ. Яг үнэ. Тэгээд амьдрал ямар баян болохыг бид төсөөлж чадахгүй тий. Амьдралд асуудал бишгүй л гарна. Гэхдээ тэр нь дуусаж төгсгүй асуудлууд бол биш. Харин амь амьдрал бол тэрнээс илүү урт тий. Хүн нас барсан ч амьдрал нь дуустдаггүй гэж байдаг тий. Харин бурхан цорын ганц үгээ энэ дэлхий рүү одоо бидний гмийн төлөө явуулсан илгээсэн тий. Бурхан бидэнд ямар их хайртай болохыг одоо бид эндээс харж болно. Бид нар Есүст итгэж гим нүглээ улаавал түүний үгийн дагуу амьдрал махан бий өгсөн ч Бурханы дэргэд бид очих боломжтой болно. Тэгээд тэр мөнхийн усад зовлон шаналл гэж хизээж байхгүй. Тэгэхээр амьдралын зовлон бэрхшээлд шаналлах хэрэггүй гэж бас сонсогч танд хэлмээр байна. Бурхан бидэнд үрэл санаа тавьдаг гэдэгт үргэлж итгээрэй. За тэгээд бидний нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Эрхэм сонсогч та яг нэвтрүүлгийн дараа танд бас өөрт чинь тохиолдсон сонирхолтой өрөөгөөчтэй ямар сэдвүүдийг яг санал болгохыг хүсэж байна. Бидэнтэй холбогдоод санал сэтгэлээ хэлээрэй. Тэгээд бурхан таныг ивэх болтугай дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Түр баяртай. TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 90700751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.